Улсын хурал гишүүдийнхээ сахилга ёс зүйг чангатгах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч гишүүдийн үг хэллэг ирэхэд халдах гэж байна гэх маргаан дагууллаа. За улсын хурлын чуулганы танхимд үг хэлсний төлөө 30 хүртэл хоногоор хязгаарлах боломжтой заалт үндсэн хуультай зөрчилдөнө гэж зарим гишүүд шөөмжилж байна. Үүний зэрэгцээ 126 гишүүнтэй болсон парламентынхан 15 м2-т хүрэхгүй өрөөнд туслахтайгаа шахацлалтан ажилдгаан ярьж тусдаа парламентын ордонтой болох асуудлыг ч дахин хөндөд байна. Ийхүү улсын хурлын тухай хууль болон чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хилцүүлгүүгээр хамгийн их маргаан дагуулсан асуудал нь гишүүдийн үг хэлэх эрх байлаа. Хуулийн төсөлд ёс зүйн зөрчил гаргасан гишүүний үг хэлэх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, нэр төрд халдсан асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлэх зэрэг заалт оруулсан. Гэвч зарим гишүүн сөрөг байр суурьтай гишүүд ард түмнийг төлөөлж үг хэлэх эрхийг хааж болохгүй гэж эсэргүүцлээ. Үзэл бодлоо илэрхийлээд, байр суурьаа илэрхийлээд, бодлогын асуудлаар мэтгэлцэж байгаа хүмүүс санаа бодлого хурц илэрхийлэх хэрэгцээ гарна. Ямар ч хуульгүйгээр энэ эндэр дээр 3 сентий зарлаад яг феодализм шиг суулгаж байгаа. Ерөнхий сайдын суудал энд байж болохгүй шүү дээ. Парламентд ажиллаа хариуцсан тайлганд хүн парламентын дархин дээр гараад нэгэн дээр сууж болохгүй шүү дээ. Энэ дунд доошоо орж ир суух шүү дээ. Тэгжээж парламентын мэтгэлцээ юм. Тэгжээж бодлогын асуудал хөндөгдөнө. Тэгжээж парламентынхаа дархин дээр гарсан гүйцэтгэх засаг байхгүй болно. Үг хэлэх эрхийн тухай ярьсан. Ерөнхийлөгчийн эндэр дээр микрофон байж болохгүй шүү дээ. Ерөнхийлөгч мэдээлэл өгөх бол энэ эндэр рүү орж ирж энэ микрофон дээр ярих хэрэгтэй шүү дээ. Парламентын засаглалтаа Монгол улс их хурлын гишүүд нь иргэдэд төлөөлөөд үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Дуу хоолой болох ёстой. Тэгэхэд одоо та хуульчилж оруулж ирж байгаад энд их хурлын гишүүдийн амийг барих гэж байна. Олон нийт биднээс шаардж байгаа хариуцлага бол энэ хэдэн удаа суусан, хэдэн минут энэ танхимдаа суусан биш. Олон нийтийн эрх ашигын төлөө шудраг, үнэн зөв, олон нийтийн эрх ашигыг нэг тавьсан ийм шийдвэрүүд гаргаж чадж гинүү гэдгийг нэн тэргүнд харж байгаа бахаа гэж би бодож байна. Агуулгаар нь дэмжсэн боловч энэ одоо ёс зүйн асуудлыг хөндөж байгаа нь өөрөө сөрөг хүчнээ эсвэл шүүмжлэлтэй ханддаг гишүүдийг ингэж шийтгэх хэрэгсэл болчих юм биш байгаа гэдэг ийм асуудлыг бол ярьж ирсэн. Үндсэндээ хууль санаачлах эрх буюу улсын төсвийн бодит боломж хоёрын тэнцвэрийг олох шаардлага үүссэн гэж хууль санаачлагч тайлбарлав. Нөгөө талд хэрв ёс зүйд оромжилсон гүтгсэн гэх ерөнхий ойлголтоор гишүүний үг хэлэх эрхийг хязгаарлаж эхэлвэл энэ нь ирээдүйд улс төрийн шахалт олонхын дарамтын хэрэгсэл болж хувирах эрсдэлтэй гэж харж байна. Парламент доторх шүүмжлэл хатуу байр суурийг дэг нэрээр хумиж эхлэхгүй гэсэн болгоомжлолч хүчтэй байна. Гишүүний ажлын байрны асуудал байгаа. Өөрийн гих ажлын байргүй учраас тэр ажлын байр, унаа, машин, гэр оронд нь нэгжлэг үйлчлэг явуулах асуудал бол нээлттэй байгаа. Гишүүн 16 м квадрат өрөөндөө туслагтай хаад суудаг. Тэгэхээр туслахын өрөө юм уу, гишүүний өрөө юм уу маш тодорхой. Энэ хизээний л өрөө таслахаа хүрэлцдэггүй байсан 76 гишүүнтэй байхдаа хүрэлцдэггүй байсан одоо 126 гишүүнтэй болоод бүр одоо хүрэлцэхэ болсон. Үнэхээр хүнд болсон байгаа. Одоо нөхцөл байдалтай зоох дасан зохицоод ажиллахаас өөр одоо боломжгүй байгаа. Тэгээд ямар ч юм бол ажлын хэсэг гаргаад хаана барьж болох вэ, яаж барьж болох вэ гэдэг дээр нэг тодорхой тооцоо судалгаа хийх талаар анхаарья. Бусдаар бол барих боломж бол нэлээ хүнд хэцүү байгаа шүү. Улсын төсөв хүнд байгаа учраас. Парламентын шинэ ордон барих асуудал 20 жил яригдсан ч төсөв, байршил, улс төрийн шүүмжлэлээс болж гацаанаас гараагүй. Иргэдийн амьдрал хүнд байгаа энэ цагт гишүүд өрөө барилга барина гэсэн шүүмжлэлээс улс төрчид болгоомжилдог нь нууц биш. Ингэснээр өнөөдрийн парламент хоёр том сорилттой нүр туллаа. Нэгдүгээрт гишүүдийн сахилга хариуцлагыг сайжруулах нэрээр үндсэн хуулийн бүрэн эрхэд халдах уу гэсэн улс төр эрх зүйн маргаан. Хоёрдугаарт тоон өссөн ч ажиллах орчин бүтцэн бэлэн биш парламентын бодит нөхцөл. Энэ хоёр асуудал цаашдаа улсын хурлын шинжилгээ хамгийн том сорил болж мэдхээр байна.